Би мундаг боксчин болно хэмээн 12 дахь настай хүү камерын өдөөс харан гар зангидыг хэлж байсан бол тэр өнөөдөр мэрэгжлийн боксын дэлхийн тулааныг эх орондоо хийж 6 төрлийн бүсийг өөртөө болон эх орондоо цуглуулж чаджээ. Анх олимпиад хэмжээнд 19 настай хүүхэд тулдаж том тэмцээнээс хоосон буцахыг ахиж рингендэж гарч чадахгүй байх харуулслыг бусдад итгэл сэтгэлээ дэвтүүлчихэд тэмцээний бэлтгэлээс их амьдралах тасаг твтэж боксийн холбооны өмнө надад боломж олгож намайг битгий хасаач хэмээн өвдөг сүгдэн гуйж байхдаа би том болоогүй юм байна хэмээн өөрийгөө буруутгаж байсан. Үүний дараах нь ярьцлага авахар ирсэн хүмүүст хашааны хаалгаа онгоолгон намайг тайван байлга надад бодсон юм байгаа. Би мэрэгжлийн бокс тулдаж өөрийгөө харуулнаа хэмээн уйл зогсож байсан. Баргийн үний давж дуулж чадхааргүй сэтгэлийн зовлон тэр туулж эргэлзмээр олон асуудал тэр бууж өгч үзэв. Үүргэвчээ өрөөд байдгаа шавах гад тэв агсаж өөрийгөө хайсан. Дэлхийн мэрэгжлийн боксын рингенд 12 тулдаж дэлхийн чансааны 16-д ирэмлэгдэж өөрийгөө хэн гэдгээ харууллаа. Энэ бүхний эцэст өөрийгөө олсон, өөрийгөө бүтээсэн, өөрийгөө бий болгосон дэлхийн боксч юм. Хэний хүү хаа өрхийг хэн мэдлээ.